Hi Teddy Ben. За энэ удаа имжлэгээр би question and answer буюу Q&A нэмэх нь crochet with me гэдэг бичлэг хийн. Энэ яах вэ гэхээр юм аа нэхингээ одоо Instagram-аар ирсэн асуултуудад хариулна гэсэн. Би тэгээд энэ бичлэг зориулаад нэг story хийсэн. Ask me questions for a YouTube video гэдэг story хийгээд тэгээд доор нэрсэн асуултууд юу нь бол энэ бичлэгэн дээр хариулна. Тэгээд юм аа нэхингээ хариулна гэсэн. За эхний асуулт болохоор MBTI буюу Myers-Briggs Type Indicator буюу нэг хүний одоо юу гэх юм personality-г тодорхойлдог нэг тиймэрхүү тест байдаг. Тэрийг асуусан байна. За тэгээд тэрэн дээр болохоор би ESTP гэж ер нь бол явдаг. Тэгээд дараагийнх нь болохоор хувцснуудаа өөрөө үйдгөө хаанаас авсан бэ гэсэн байна. Нэхмэл хувцснууд, нэхмэл одоо юмнуудаа бол өөрөө бүгдийг хийж өмсдөг. Тэгээд одоо иймэрхүү silk dress-үүд байгаа. Эдрэг болохоор өвчтэй хамтраад хийсэн. Ер нь бол нэлээ их ирсэн асуудал болохоор нэхэмлийн хувцсыг хаанаас авдаг вэ гэсэн. Нэхэмлийн хувцсыг болохоор би эхнээсээ 2 дахь бичлэгэн дээр ярьсан. За YouTube дээр туториал оруулахгүй мó гинэ. За би YouTube дээр хамгийн сүүлд нэг топны туториал оруулсан. Тэгээд энээс цаашаа бол туториал оруулахгүй гэж бодож байгаа. Яг нэг туториал хийж явах явцдаа амар хэцүү байсан. Нэг гараа яг хувцсны хадаар оруулж байгаа. Гараа харж байгаа. Би нэг амар тариултаа амар сайн биш. Тийм болохоор юу шүүмж бол байсан байх. Тэгээд эхний туториал надад нэг амар сэтгэл хөдлсөн санагдаагүй. Тэгэхээр сайн мэдгүй. How much time do you spend crocheting? За энэ амар тийм сонирхолтой асуулт байна. За өдөрт ингээд 24 цаг байдаг гэж бодоход за хүн тэгээд 10 цаг үнэн. Тэгэх юм бол за нэг 5-аас 6 цаг ч юм уу нэхэж өнгөрөөдөг бах. Одоо нэг юу амлалт болсон шүү дээ. Зуны амлалт болохоор энэ бол өдөржингөөл юм аа нэхээ сууж байгаа. Тэгээд хичээл авч байгаа үеэр болохоор хичээлээ хийж явахдаа цуглаанаар ч юм уу нэгтгэг. Тэгээд эдийн хөдрөлд бол би ойролцоогоор нэг 2-оос 3 цаг ч юм уу эсвэл заримдаа 1 цаг завгүй өдөр байвал заримдаа 1 цаг бол нэгтгэг гэж бодож байна. Crochet or knit. За crochet or knit гэдэг нь болохоор дэгээ зүгээр нэг туртай юу эсвэл хос зүгээр нэг туртай юу айл нэг сонгороо гэсэн утгатай юм шиг байна. Тэгээд би болохоор хоёр зүгээр ер нь бол хоёулаа нэгтгэг. Тэгээд надаа дэгээ зүгээр нэх нь хамаагүй их таалагддаг гэж хэлж болно. Яагаад гэвэл ингээд алдаан батаа авч ямар одоо асуудал тархиугаар янзлж болохгүй. Эсвэл нэг амин хөссөн хэлбэр төсөндөө дэгээр зүгээр бокс хэлбэрээс оруулах юм уу ингээд хүснээр ер нь бол юм нэхээ дэгээ хамаагүй амархан санагддаг. Юу хостой болохоор яг нэг ингээд нэг темпэнд явдаг юмнуудыг хийх амар санагддаг шиг ингээд өөр их юм leg warm ч юм уу самсны юм body ч юм уу тийм юмнуудыг хийхэд бол хоёр амархан юмнууд хийх хэрэгтэй санагддаг. За тэгээд future job you wanna have. Future job. За би ер нь нэг амар тэгж одоо гэх юм юм ч юм уу тийм бол бас боддог. Надаа яг юм аяг сонирхолтой санагддаг. Тийм болохоор тийм биотехнологи ч юм уу тийм бүр эсвэл одоо бизнесээр явна гэж боддог. Ягаад гэвэл нэг өөр бизнестэй болохоор яг тэрийг надад бүр айгу тийм сонирхолтой. Одоо тийм их амар төвгүй санагддаг болохоор бизнесээр явна гэж бас бодож байгаа. Яг л ингэ сонгох гэсэн ирээдүйд бүр өөр ч юм болсон явж иж магадгүй. Other hobbies. За нэхэмлээс өөр ямар хобби байгаа вэ гэсэн үг. За тэр нь болохоор би бол ер нь бол нэлээд зураг дуртай. Одоо нэг юугаар тасаа хандагаар юм уу эсвэл wash эсвэл нэг тасаа боддог шүү дээ. Тийм хүмүүс би ер нь дуртай. Тэгээд нэг хандагаар гэвэл одоо зүгээр нэг скетч хандагаар зүгээр скетч хийж байгаа. Тийм хүмүүс дуртай байсан. Яг нэхэмлээсээ өмнө бол бас одоо за нэг амар те спортлог гэх юм чаашийн тэгж болоод ярихгүй зүгээр юу ядаг сакс тоглох дуртай. Яг юунда спортын дундаас сонгох гэх юм бол сакс тоглох дуртай. Гэхдээ нэг амар тоглол байдгүй. Тэрэндээ бас сайн биш. Зүгээр л те нэг спорт сонгох гэвэл би саксыг сонгоно. 2-оос 3 жил сэлэлтийн дамжаанд явсан. Дамжааг хин чинь зүгээр нэг юм клуб маягийн манаас байдаг байхгүй тийм явсан. За тэгээд ер нь бол яг бас жиж мичгүй шиг дөрвөө аваад гарчих чадaltaй гэж боддог. Ямар сайн биш ээ. Зүгээр л чадна. Тэгээ болоо. Тэгээ бас зуны цагаар нэг юу теннис тоглох айгуу дуртай. Одоо нэг агарын теннис, ширээний теннис, газрын теннис гэх юм дуртай. Гэж болно. Тэгээ тоглоом бодож байгаа. Тэгээ нэг амар тоглох гэсэн юм байна. Би за хобби гэх юм уу? Ер нь бол аниме амар үзэх дуртай. Тэгээ юм нэгч яхтаа ингээд юм үзэх юм уу сонсох шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол ингээд цаг явахгүй байгаа ч юм уу те эсвэл амар дуртай санагддаг болохоор яг аниме үзэж юм нэгдэг. Эсвэл crime podcast хичдэг нийлж сонсч юм нэгдэг. Тэгээ skincare routine гэж бас асуусан байсан. Тэгээ skincare routine дээр болохоор нэг амар сүртэй юм бол хэрэглэдэггүй. Би бол ер нь бол амар problematic арьстай. Тослог тэгснэ acne prone тэгснэ sensitive юм шиг байгаа заяа. Тэгээ би яг бүр 2 жилийн өмнө ингээд over exfoliate хийгээд тэгээ бүх юм халаа ийцаахгүй юу.
So like that's the biggest regret of my life. За тэгээд ер нь skincare routine гэх юм бол зүгээр л тэгэж 10 step map хийхэд болоод дуудаж байгаа. Тэгээд өмнө нь яг тийм амар skincare routine байсан байхгүй юу? Тэгээд ерөөс надад үйлчлэх байсан. Тэгээд тэрний илүү дортлоод байсан юм шиг бэлээ. Тийм болохоор одоо зүгээр цэвэрлэгээ маш сайн хийгээд double cleansing хийгээд тэгээд маск тавиал тавьчаад тийм зүгээр эмчилгээний тас маягийн төрчөөд тэгээд шууд moisturizer төрхөөл болчдөг. Тий. Жингээ яаж барьдаг вэ гинэ. За жингийн талаар бол би жингээ барьдаг. Like хүссэн юм иддэг. Гэтэ яг сүүлийн болохоор нэг чиглэг амар эрс багсахыг хичээж байгаа. Because like it's bad for your skin first of all. It makes you gain weight. Тийм. Тэр нь чиглэг багсахыг хичээж байгаа. Тийм тэрнээс бол нэлээд их иддэг гэж хэлж болно. Тэгэхээр жингээ барьдаг. Makeup tutorial оруулах уу гинэ. I'm thinking about that. Би makeup tutorial оруулах юм бол амар тийм комплекс авах гэж байгаа байхгүй юу? Ингээд амар олон төрлийн eye makeup ингээд ажиллаж байгаа гэж боддог юм хийж бодож байгаа. Хумсаа хаана хийдэг вэ? Press on nail ашигладаг. За хумсны талаар заяа. Юу яадаг? Өөрөө идэг. Because тэр нь илүү амар low budget юм шиг санагддаг. Тэгээ яг ингээд өөрөө дээр юм нэмэлтээр сурахаас гадна одоо юу гэх юм өөрийнхөө дуртай ямыг ингээд өөрөө хумсаа хийдэг. Тэнгүүтээ яг юу ашигладаг вэ гэхээр юу polygel хэрэглэдэг. Гэтэ типэн доор. Makeup skincare makeup-ийн хувьд болохоор яг би ингээд нүрээ нэгэн дуртай чинь нэг л төгсдөг. Тийм болохоор зүгээр ингээд full makeup хийх дуртай төрлийн хүн. Одоо зүгээр ингээд шууд eyeliner дуртай тавьчихдаг зүгээр. Ингээд full blush, contour, бүгдийг тавиад явах юм бол дуртай төрлийн хүн. Тийм болохоор энэ бол амар тийм алдагдaltaй гэж болно. Гэтэ that's what I like. So өсвөр насныхан зориулж хааха гэдэг. За юу гэсэн үг нь би сайн ойлгохгүй байна. Гэтэ өсвөр насныхан зориулж юу хэлэх вэ гэж байгаа юм шиг байна шүү дээ гэж би бодож байна. Надад бол нэг хэлээд байгаа болов уу? Би өөрөө өсвөр насны явж байгаа like юу ч хэлхийн. Гэтэ яах вэ те? Зүгээр хиймээр байгаа юм байвал хийл гэж хэлээд байгаа. Like you live once YOLO гэдэг л тий. За дараагийнх нь how to spend the summer more efficiently. Яаж зунаа илүүтэй хэрэгцээтэй өнгөрөх вэ гэж байна. За тэгээд зунаа илүү хэрэгцээтэй өнгөрөх талаар одоо юу гэнэ чуулж шалгалт шүү дээ айлт болж. Гинхүү шалгалт айлгснээс өгөө тэгээд нэг юу хэл сураа тий. Өөрийгөө хөгжүүлээд ингээм амар олон төрлийн юм туршиж үзээд юм олон төрлийн юм сурах хэрэгтэй байх гэж би бодож байна. Because like ингээд төсөө ингээд орж байна. Тэгээд ингээд одоо би ухаарч байгаа байхгүй юу? Би түрүү зунтэй ингээд хэл сураад явж байгаа юм яа та. Гэж би боддог. Have fun байхдаа байгаад тэг хажуугаар нь тэг 7 хоногийн нэг өдрийг ч юм уу одоо тийм studies та юу яавал зориулвал зүгээр яг нэг сургуулаа судалдаг ч юм уу тэг эсвэл хэл сурт юм уу эсвэл тэг нэг хэрэгтэй юмудаа ингээд бүрдүүлдэг ч юм уу надад юу хэрэгтэй эсвэл ингээд сайн үс ажил хийж болно ягаад гэвэл тэр бол ингээд high school application нэлийн хэрэгтэй зүйл тэгээд өөрийгөө бас хөгжүүлж болно шинэ хобби нээж болно тэр мэрийгээ бас нэлээд ол ер нь бол хийх юм байгаа. Гэтэ бас have fun байх хэрэгтэй. Height weight гинэ. За би 5'3" эсвэл 4 за 100. За тэрний өсвөө юм ахаар. За тэгээ weight-ийн хувьд болохоор яг 50. Үсээ яаж арчилдаг вэ гинэ. За үсний хувьд байна шүү дээ тий. Зааж. Үсээ яаж арчилдаг вэ гинэ. За үсний хувьд болохоор ингэж харагддаг. Зүгээр тэ үсээ шампунаар угаагаад. Тэг би нэрээ өөр юу ч хэрэгэлдэг юм аа. Хүмүүс ингэ намайг чи худлаа юм хэрэгэлдэг байж та нуугаад гэдсэн. Гэтэ би ерөөсөө нууаагүй шүү. Юу хамгийн ихээр аз жаргалтай болгодог вэ гэнэ. За spending time with the valued ones. Ингээд гэрийнхантайгаа ч юм уу эсвэл ингээд хамгийн ингээд comfortable байдаг найзтайгаа цаг өнгөрөхийг дуртай. Тэгээ like valuable time айгу ингээд happy болоод ирсэн. Өглөөс ирээд юу хийдэг вэ гинэ. За өглөөс ирээд бол би юу яадаг? Уцаа шалгадаг, цаг хардаг хамгийн түрүүнд. Тэгээд бас дараа ороод гэж үзмэдээ нүмер байгаа л гэж. Favorite YouTuber гинэ. За YouTuber-ийн хувьд болохоор би яг YouTube дээр ASMR гэдэг байдаг шүү дээ. Би тиймэрхүү юмд амар чухтай ингээд нэг тийм одоо юуны ч хамаагүй ASMR байж болно, mukbang гэж болно. Эсвэл нэг slime ASMR гэдэг биш үү? Эсвэл opening, эсвэл unboxing
ASMR байж болно, packaging ASMR байж болно, ямар ч ASMR байж болно. Зүгээр л ASMR үздэг. Тэг болоо. Тэгэхээр яг нэг тийм дуртай яг тэр хүнийг л би үздэг гэж бол хэлж чадхааргүй байна. Ягаад гэвэл зүгээр л ASMR хэ ингээд хаасаагүй гэл бүх ингээд гарч ирсэн юм тийм нэг л үздэг болохоор. Single or taken? I am a proud single. Yeah. BF байгаа юу? Lonely, I'm Mr. Lonely. I have nobody for my own. За дараагийн асуулт. Crushтай юу гинэ? Байсан бол гоё л. Like for real байсан бол гоё л. За. Ideal type. Ямар залуу сонирхдаг аа гэнэ. First thing за ингээд дэ гаднаасаа гэх юм бол өсвөн хардаг. Зөвөр ингээд fluffy тэгээд их байвал мэдээж надаас жоох өндөр тэнгүүтээ тэгээд өөрийгөө ингээд тусалж чаддаг тийм байвал гоё. Дотроосоо personality талаасаа бол нэлээд одоо тий extroverted бишээсэн ч болно. Гэтэ яг ингээд одоо юу гэх юм love language and physical touch. Loyal тэг ингээд амар сайн attention giver, caregiver байвал. Do you want boyfriend? Yes, I do. Хамгийн удаан нэхэж байсан зүйл it is a good question. Хамгийн удаан нэхжсэн зүйл хэм бол invest. Тэгээд энэ мал хоёр apparently. Энэ малгайг болохоор би ингээд 10 удаа хөвж 10 удаа нэгсэн болохоор амар удсан. Yeah. Намайг бүр 7 хоног зовоосон. Тэнгүүтээ 7 хоног гэж баг 10 хоног ингээ оролдсон. Энэ болохоор нэг хамгийн анхны хийжсэн өсвөр сар хийжсэн малгай болохоор нэлээд хэцүү байсан. За тэгээд дараагийнх нь болохоор энэ vest энэ бол нэр нь намайг хамгийн удаан хийлгсэн. 10 өдөр, за 9-10 өдрийн хугацаанд инвест хийсэн. Бүх хэсгүүдийг ингээ нэг нэгээр нь хийж хагаад холбоод эмжээрийг хийгээд тэр нь бол амар удсан. Closer to me, baby, I won't fight. You look so tasty, but I won't fight. Really, I'm such a good kitty, don't put up fights. But if you with me, baby, it gon' get sticky. Дахиж хийхгүй гэж бодож байгаа. Can you draw? Yes, I can. I think. Нэхэмлийн сургалт явуулах уу? Сургалтын талаас нэлээ их асуулт орж ирсэн байсан. Гэтэ сургалтыг бол би сайн мэдэхгүй байгаа. Зүгээр ингээд яг уу танх нэлээ ингээ яг хийя гэдэг тэгээ нөө танхим маяг олол болтгол ах гэж бодлол байгаа. Гэтэ яг за хийя гэсэн юм бол байхгүй байна. Анх яаж нэхээс сурсан бэ? Нэхэмлийн талаар бол ер нь бол эхний бичлэг тэгээд сүүл эхнээсээ дараагийн бичлэг хоёр дахь бичлэг хоёр дээр нь бол хоёулын дээр нэлээд сайн ярьсан гэж бодож байна. Тэгэхээр тэрийг очиод үзээрэй. Анх нэхэж эхэлж байгаа хүн аль төрлийн утас зүй тохирох вэ? Ер нь бол би зүгээр энгийн одоо нэг нарийнхаа утсаас эхлэрэй гэж бол хэлнэ. Яагаад гэвэл хөсгөр утсыг бол нэг одоо нөхрүүд нь ингэж харагддаг байхгүй. Тэгэхээр ер нь бол нэлээд одоо яригтай гэж хэлж болно. Тийм болохоор би нэг нэхмэл утас гэвэл нарийнх уснаас эхлэрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд зүгийн хувьд болохоор юм нарийнхан гэтээ хитрхи нарийнхан биш зүгээр эхлэрэй гэж хэлмээр байна. Тэгээд анх бол нэлээд сайн туториал үзээд тэгээд амар олон удаа л хийж үз хэрэгтэй гэж хэлнэ. Тийм. Багадаа ямархуу байсан бэ? Бас хайртай шүү гинэ. Баган зургууд хэрэглээний мөнгө аваад авдаг гинэ. No. Хэрэглээний мөнгө өөрөө одоо олж эхлээд нэлээд жил болж байгаа гэж хэлж болно. Ээж автайгаа хамт амьдардаг гинэ. Yes. Мэргэжлээ сонгох талаар зөвлөгөө өгч. Мэргэжлээ сонгох талаар гэх юм бол ер нь бол өөрийнхөө дуртай юмыг л сонгоорой гэж хэлмээр байна. Яг өөрийнхөө хамгийн сайн чаддаг юмыг сонгоод хэрэггүй.
тэрэндээ дургу бол тэгээд угаасаа чинь насан туршдаа хийх ажил. За насан туршдаа биш ч гэж болно. Гэхдээ тэрүүгээр ямар ч байсан 4 жил сурах болохоор өөрийнхөө хийх дуртай. Өөрийнхөө сонирхлын одоо төрлийн мэргэжлээ сонгороо гэж ер нь бол хэлмээр байна. За тэгээ ер нь бол асуулууд маань ингээд дууссан байна. Энэ удаагийн бичлэг ер нь бол ингээд дуусах шиг байна. Тэгээд юун дээр өөр асуултууд байвал энэ бичлэгийн доор комментэд үлдээж болно. Тэгээд see you on the next one.